Хүүхдийн нэмэлт тэжээллийг хэрхэн зөв сонгох талаар товч мэдээлэл өгье. Хүүхэд эрүүл өсч төрөнхөд хамгийн чухал нь хүнсний зөв хэрэглээ юм. Орчин цагт ихэнх улс орнуудад бэлчээрийн аж ахуй хомсдож, эрчимцэн мал аж ахуй эрхлэх нь нэмэгдсэн. Байгаль цагуурын өөрчлөлтөөс хамаарч малын сүүнээс үлдсэн хүүхдийн нэмэлт тэжээлүүд ихэнхдээ бүрэн шингэхгүй ходоод гидсний хямрал үүсгдэг болсон. Ийм учраас хүүхдэд нэмэлт тэжээл сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй. Тухайлбал илчлэг гаргахын тулд дал модны тос оруулсан байдаг. Гэтэл дал модны тос нь кальц болон эрдэсийн шимэгдэлтийг саатуулдаг учраас дал модны тос агуулгдсан эсхийг анхаарах нь зүйтэй. Хоёрдугаарт дегстрин буюу цардуул нь эрдэн шишийн нутгийг дахин задлж гаргаж явдаг учраас цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт А1 уураг агуулсан бүтээгдэхүүн нь шингэц муутай учраас хүүхдийн гидс хямрах, дүүрэх шалтгаан болдог. Харин А2 уураг агуулсан бүтээгдэхүүн нь эхийн сүтээ адил бүтцтэй учраас хүүхэд өсөж төрөнхөд хамгийн тохиромжтой, тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг. Витамин А, С, Д, омега, төмөр, цайр, йод гээд олон чухал элементээр баяжуулсан байдаг учраас дархлаа дэмжин харшил үүсгдэггүй юм. Ийм учраас А2 уураг агуулсан нэмэлт бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна.